За ингээд 2022 оны Монгол улсын төсөв дотоод эрдэмт бүтээгдэхүүний 5.1% буюу мөнгөн дүнгээр 2.4 их 80 төгрөгийн ийм алдагдaltaй байхаар батлагдсан байгаа. За ингээд 2022 оны гүйцэтгэл одоо бид эдийн засгийн идэвхжил за 22 онд давж хэрэгжүүлсэн шин сэргэлтийн олон бодлогын хүрээнд улсын төсвийн тэнцэл маань одоо сайжирч гарсан байгаа. За ямар дүнгээр вэ гэхээр дотоод эрдэмт бүтээгдэхүүний 5.1%-тай тэнцэх байсан алдагдал маань 2.1% борж одоо 3%-аар буурсан байна. За энэ бол одоо мөнгөн дүнгээр үндсэндээ 1.4 их 80 төгрөгийн одоо тэнцлийн ийм сайжирсан давж орсон орлого болон хэмнэсэн ийм дүнгээр одоо тэнцэл байна сайжирч гарлаа. За эдийн засгийн ангиллаар нь авч харах юм бол одоо гол тоонууд дээр ийм өөрчлөлтүүд одоо сайжралт гүйцэтгэл гарсан байна. За улсын төсвийн алдагдал 2.3 их 80 байх байсан. Одоо зөрүүн за 1.1 их 80. За ингээд орон нутгийн төсөв 218.4 тэрбум төгрөгийн ийм одоо ашигтай гарсан байна. За эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв бол харин 250 тэрбум төгрөгөөр алдагдaltaй гарчээ. За нийгмийн даатгалын сангийн төсөв 91.5 тэрбум. За ирээдүйн өв сан 103.2 тэрбум төгрөгөөр тус одоо давсан ийм орлоготой гарлаа. За ингээд 2022 оны төсөв ийхүү одоо тэнцэл маань сайжирч алдагдал буурж гарахад одоо дараах гол ийм макро үзүүлэлтүүд энэ тоонууд одоо бидний хүлээлт байснаас тэрний дагуу мөн одоо сайжралтууд ийм гүйцэтгэл гарсан байна. За юуны төрөнд энэ эдийн засгийн өсөлт. За эдийн засгийн өсөлтийг бид одоо их сайн мэдж байгаа 2 3 дахь удирлуудад бид жилийн эцэг гэхэд ер нь 2.6 3-ын хооронд байна гэсэн ийм хүлээлттэй байсан болвол за 20-ны жилийн эцсээр эдийн засгийн өсөлт одоо 4% төрлөө. 4% төрөхөр байна. За энэ маань одоо 2020 онд унаад байсан одоо хасах 4.6% эдийн засгийн энэ уналтаас хойш энэ суурин дээрээ одоо 21 22 оноо дараалан эдийн засгийн өсөлт одоо бий боллоо гэсэн үг. За ингээд мөн төсвийн алдагдал бид одоо 2.4 их 80 байсан. За 979.3 тэрбум болж ингэж одоо буурлаа. За энэ маань мөн л одоо 2020 онд бид одоо 12% алдагдлалд хүрч байсан энэ төсвийн одоо алдагдлыг одоо жил бүр одоо шатараатаагаар бууруулж ирснээр энэхүү үр дүнд хүрлээ. За экспортын дүн. За экспортын дүн бол бид урд өмнө хүрч байгаагүй одоо 12.5 тэрбум долларын ийм экспортыг бид хийж чадлаа. За импорт мөн л одоо тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Гэхдээ зөрүү нь бол 3.8 тэрбум буюу одоо манай худалдааны тэнцэл маань одоо ийхүү одоо сайжирч нэмэгдэж гарсан. Энэ оны одоо эдийн засгийн өсөлт болон төсвийн алдагдлыг бууруулахад одоо нэлээд том юм нөлөөлөл үзүүлсэн байна. За мөн экспортын дотроо бит хэмжээгээр одоо хамгийн том тоо бол нүүрсний экспорт байна. Та бүхэн санаж байгаа өнгөрсөн оны 5 сар төсвийн тодтол хийх үед нүүрсний экспортыг бид 18 сая тонн байх нэ гэж жилийн эцсээр. За ингэж тодтол хийсэн бол за 12 сарын 31-ний байдлаар 18 биш 31.7 сая тонн нүүрсийг бид экспортлж чадсан байна. За энэ бол мөн одоо төсвийн орлого, валютын орлого одоо ийхүү нэмэгдэхэд мөн одоо гол нөлөө үзүүлсэн ийм зүйл боллоо. За мөн төсвийнхөө орлогын гүйцэтгэлийг эдийн засгийн ангиллаар та бүхэн харуулъя. За ингээд энд тэнцвэржүүлсэн орлого маань одоо 15.9 их 80 байх байсан. За 17.2 их 80 болж 1.2 их 80-аар буюу 7%-аар давж биелсэн. За амнат байна. За амнат мөн одоо 910 тэрбум төгрөгөөр одоо орлого нэмж орсон байгаа. За энэ бол одоо чулуун өрсний бит хэмжээ экспорт нэмэгдсэн болон бусад мөн одоо зэсэн дээр ч гэсэн нэмэгдсэн байгаа. Эдгээрээс одоо олсон одоо амнат маань өмнөх одоо бидний төлөвлөж байснаас ийхүү давж биеллээ. За аж ахуйн нөхцөлийн орлого олонттой 703 тэрбум төгрөгөөр давж биелсэн байгаа. За энэ бол мэдээж одоо шууд 2021 онуудад энэ одоо ковидын үед ковидын эсрэг энэ одоо бид хариу арга хэмжээ авсан. За вакцины амжилттай хийсэн. За ингэсний үр дүнд 22 оны бид 1 сард дэглэмээ бууруулж үндсэндээ одоо бүх одоо эдийн засгаа нээлттэй болгосон дахиж хөл хорой тавиагүй. За энүүний үр дүнд одоо аж ахуйн нэгжүүдийн одоо
орлого тодорхой хэмжээнд нэмэгдэж одоо татварын их нэмэгдсэн байна. За нөөтийн татвар мөн одоо 438.1 тэрбум төгрөгөөр одоо давж биелсэн. За энэ бол мэдээж мөн л одоо гадаад дотоод худалдаа болон эдийн засгийн одоо идэвхжил аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны одоо идэвхжлээс одоо шууд шалтгаалсан ийм тос орлого боллоо. За нийгмийн даатгалын шимтгэл байна мөн одоо хоёр гол зүйлтээс одоо шалтгаалж нийгмийн даатгалын шимтгэлийн орлого нэмэгдэх. Юу гэвэл бид ажлын байраа нэгдүгээр хадгалж чадсан. За дээрээс нь тодорхой хэмжээнд одоо цалингууд нэмэгдсэн байна. За энэ нүуний үр дүнд одоо шимтгэлийн орлого нэмэгдэжээ гэж үзэж болно. За мөн одоо гайлын албан татвар, онцгой албан татварууд нэмэгдсэн байгаа. За гайлын албан татвар маань нэмэгдэнэ гэдэг нь одоо импортын хувьд бол гадна талаас мэдээж одоо бас үнийн өсөлт болоо шалтгаалж байгаа. За дээрээс нь одоо хил одоо тээвэр логистик хэлийн нэвтрэн өнгөрүүлэх чадвар нэмэгдсэний үр дүнд одоо бие хэмжээний гадаад худалдаа мөн одоо нэмэгдсэнтэй холбоотой байгаа. За ингээд 22 онд гарсан мөнд одоо томоохон макро одоо өөрчлөлтийн тоонуудыг энд харуулъя. За ингээд нийт экспорт бид 9 тэрбумын экспорт хийнэ гэжсэн бол 12.5 буюу одоо даруй 3.5 тэрбум долларын одоо ийм давсан экспорт хийлээ. За импортын хувьд 7.8 байхаар байсан. За 8.7 тэрбум долларын импорт хийсэн байна. Ингээд зөрүүнд бид одоо 2.5 тэрбум долларын гадаад худалдааны ийм одоо ашигтай гарсан байгаа. За бид хэмжээгээр экспортлсон төв хэдүүдийн хувьд одоо хамгийн том одоо зөрүү одоо чулуун нүүрсэн дээр байна. За бид 18 сая тонн гэж хэлсэн. За 31.7 сая тонныг одоо гаргаж чадсан байгаа. За мөн зэсэн дээр ч тэр одоо 242 мянган тонноор давж орсон байна. За газрын тосны хувьд бол яг бидний тооцоолж байснаас буурсан байдлаар харагдаж байгаа боловч хагас жилийн байдлаар та бүхэн санаж байгаа газрын тосон дээр бол бид нар тэг заажсэн. Жилийн эсрэг бол бараг тэглэхнээ бидний гаргаж чадахгүй юу гэдэг дээр байсан. За энэ харин сүүлийн хагас жилд экспорт сайн нэмэгдэж гүйцэтгэл бол сарцсангүй хагас жилээс хойш бол сайн гарлаа. За үнүүдийн хувьд бол 22 онд одоо зэсийн үн, нүүрсний үн одоо бидний аль ч доголд төөхөйдүүдийн үн бидэнд бас нэг ийм тааламжтай жил болж чадлаа. За энэ ч боломжийг одоо бид одоо дутуу өнгөрүүлсэнгүй гэдгийг эндээс харж болно. За ингээд нүүрсний экспортыг бид хэлийн бомтуудаараа харъя. За ингээд булган, шивээ, хөрөн, гашуун сухад, за ханг гэд. За эдгээр дөрвөн бомтоор бид одоо бүх нүүрснийхээ экспортыг хийдэг. За нүүрсний экспорт ийхүү одоо энэ жил нэмэгдэхэд гол одоо нөлөөлсөн зүйл маань бас л одоо 2021 онуудад бид одоо энэ бомтуудаар гарч байгаа одоо тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхийн тулд одоо урдаас тавьж байгаа бүхий л одоо 20 цэрийн одоо дэглэм энэ бүх зүйлийг нарийн чанд одоо сахилгават өндөр хадгалж явж ирсний үр дүнд за тэр угшаа гардаг тээврийн компаниуд экспорт хийдэг компаниуд ч мөн одоо маш сайн сахилгаваттай ингэж хамтарч ажиллаж чадсны одоо ийм үр дүнд бид экспортоо ингэж огцом нэмэгдүүлж чадсан. За ингээд тэр доор тоонууд харагдаж байна. Чи нэгдүгээр үйлрэлд 285 дунджаар 285 тээврийн хэрэгсэл гарч ирсэн бол хоёрдугаар үйлрэлд мөнөөс одоо 2 дахин 620 болсон. Гуравдугаар үйлрэлд мөн одоо 2 дахин буюу одоо 1000-аас дээш гарч ирсэн байна. За ингээд дөрөвдүгээр үйлрэлд одоо жигд 1200 одоо 50 машин гарсны одоо үр дүнд одоо бид ийм хэмжээнийхээ одоо нүүрсний экспортыг хийж чаджээ гэсэн үг. Тэгэхээр энэ удаагийн одоо тээврийн хэрэгслүүдийн энэ тоо бол 2019 он буюу ковидын өмнөх тоотой бол арай өөр байгааг та бүхэн харж байгаа. Тэр үед бол 1400 1500 гэж хэлсэн. За энэ удаа гарч байгаа 1247 машин байна бол машин бүр доор хаж 130-аас дээш тонн гаргаж байгаа. За өмнө нь бол одоо чиргүүлгүй янз бүр гардаг байсан. Задгаа игээд хуучин жижигээр 80-аар 90-ээр 100-аар гардаг байсан бол одоо бол дан бүгдээрээ 130-аас дээш гарч байгаа учраас энэ 1247 гэдэг машины тоо маань үндсэндээ өдөртөө 150 мянган тонн одоо нүүрс экспортлж чадчихсан байна. Зөвхөн гашуун сухатаар бид 7 хоногт 500 мянган тонн. 500 мянган тонн өөрөөр хэлбэл зөвхөн гашуун сухатаар одоо 8 сараас хойш сарда 2 сая тонн нүүрс гаргасан гэсэн үг. Багтаа. За ингэж одоо бид нэвтрэн хөрвүүлэх энэ чадвар экспортыг нэмэгдүүлж чадсны үр дүнд одоо ийм тоонд хүрлээ.
За ингээд энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1376 төсөлд 1.5 их найт төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. За ингээд нийгмийн чиглэлийн гол бүтээн байгуулалтуудын тоог энд харууллаа. За сургуулийн барилгын санхүүжилт 117 сургууль, за цэцэрлэг 150, за дотор байр 43, за авирлын салбарт хөрөнгө оруулалт 81, за гэх мэтлэн ийм хөрөнгө оруулалтууд хийгдсэн байна. За эдгээрт одоо 1580 аж ахуй нэгжүүд шууд буюу туслан гүйцэтгэгчээр ингэж оролцсон байна. Үүнд 37.9 мянган ажлын байраа одоо төсвийн хөрөнгө оруулалтаар дамжуулж хадгалж чаджээ. За олгосон санхүүжилт ингээд 1.5 их найд байлаа. За төрийн эмнэлтийн хуулийг бид 5 сард баталсан. За төрийн эмнэлтийн хууль маань ерөөсөө гаргасан даруйда одоо маш сайн үр дүнгуудаа өгж эхэлж байгаа. Бид нар одоо энэ жилд одоо бодитоор 189.1 тэрбум төгрөгийн урсгал зардлаас хэмнэсэн байгаа. Урсгал зардлаас хэмнэсэн за мөн шууд одоо тендерийн хэмнэлтээр одоо 29.5 тэрбум төгрөгийн хэмнэсэн байгаа. За өмнө нь бол хэмнэлтийн хууль байгаагүй үед бол 29.5 тэрбум төгрөг энийг бол бид шууд хэмнэлт рүү авч чадахгүй. Одоо хойшлуулдаг юм байсан. За энэ хуулийн үр дүнд одоо 30 тэрбум төгрөгийг бид шууд хэмнэж чадлаа гэсэн үг. Ингээд нийт одоо хэмнэлтийн зардал маань 218.6 тэрбум төгрөг боллоо. За эцэст нь гадаад өрийн хувьд бид мөн л одоо сайн тоотой байна. За өнгөрсөн 136.8 сая доллараар үлдээд байсан Чингис бондын одоо эцсийн үлдэгдлийг 12 сарын 5-ны өдөр төлж одоо төсөөс шууд төлж барагдуулснаар одоо ингээд 2010 онд анх одоо арилжаалагдж эхэлж байсан Чингис бонд маань одоо гадаад талдаа одоо бид одоо 100% өндөр хариуцлагатайгаар гадаад бондо төллөө. За мөн энэ жилийн эцсээр дотоодын бүтээгдэхүүний 70% тэнцэх ёстой байсан өрийн үлдэгдэл маань 56.6% дээр бид одоо бууруулж ингэж барьж чадлаа. За энэ бол одоо бас чамгүй сайн үр дүн болж байна. За харин үнийг цаашдаа бид одоо тогтмол бууруулах, өсөхгүй байх дунд хугацааны стратеги одоо сахилга баттай чанд биелүүлэх нь одоо дараагийн том зорилт болж байна.